Английн зохиолч, математикч, түүхэн дэх хамгийн анхны программист эмэгтэй Ada Byron Lovelace. Ada Lovelace нь 1815 оны 12 дугаар сарын 10-нд Лондон хотод романтик шүлгийн яруу найрагч, язгууртан гүн George Gordon Byron болон түүний эхнэр Lady Annabella Byron нарын цорын ганц хууль ясны хүүхэд болон төрсөн бөгөөд түүний бүтэн нэр нь Augusta Ada Byron байв. Ada нь хүүхэд наснда эрүүл мэндийн асуудалтай байсан ч боловсралтаа гаргасан амжилт нь гайхамшигтай байлаа. Түүний их Lady Annabella Byron нь төрмөл авьяастай сэтгэн бодогч байсан бөгөөд хүүхэд наснда гэрээр Кембрижийн их сургуулийн боловсрал эзэмшсэн. Ялангуяа математикийг онцгой таашаадаг нэгэн байв. Тухайн үед эмэгтэйчүүд математик, шинжлэх ухааны талаар суралцах нь түгээмэл ойлголт биш байсан ч түүний урлаг болон математик сонирхолтой байсны ачаар Ada өндөр боловсрал эзэмших боломжтой болсон байна. Түүнд нийгмийн соён гэгэрүүлэгч William Prent, эмч William King, мөн Шотландын одон орон судлаач, математикч, хаантны одон орон судлаачдын нийгэмлэгт элсэх урилга авсан хамгийн анхны эмэгтэйчүүдийн нэг Mary Somerville нар хичээл зааж байлаа. Мөн түүний эрдэм шинжилгээний сонирхлыг бага наснаас нь илтгэх нэгэн баримт бол 12 настайдаа тун онцгой ур чадварыг сурч эзэмшихээр шийдсэн нь нисэж сурах байв. Тэрээр шувуудын анатомик системтэй урам зоригтойгоор судалж, судалгааныхаа үр дүнгээр нислэг судлал хэмээх ном бичжээ. 17 наснда тэрээр хааны ордны нийгмийн өндөр давхаргын хүмүүсийн дунд танигдж, тухайн үедээ улирлын хамгийн алдартай гоо бүсгүй болсон бөгөөд энэ нь түүний гайхалтай оюун ухаантай холбоотой гэгдэж байлаа. 1835 онд 19 наснда тэрээр гүн William 8 дугаар Baron Kingтэй гэрлэж 3 хүүхэдтэй болсон байна. 17 наснда Ada нь Кембрижийн их сургуулийн математикийн профессор, дэлхийд анх удаа тооцоолох машины программыг бүтээсэн компьютерийн эцэг гэгдэг Charles Babbage-тэй танилцсан. Түүний бүтээсэн машин нь өвгдөл хадгалах, програмчлах, тооцоолол хийх боломжтойгоор онцлог байлаа. 1842 онд Ada нь Babbage-ийн лекцийг Франц хэлнээс англи хэл рүү орчуулах даалгавар авчээ. Үүн дээр өөрийн тэмдэглэлүүд хэмээх хэсгийг нэмж Babbage-ийн компьютерийн машинуудын тухай өөрийн санаануудыг дэлгэрэнгүй бичсэн нь орчуулгын хэмжээтэй харьцуулахад илүү өргөн хүрээтэй болж энэхүү тэмдэглэлээрээ Ada түүх бүтээсэн юм. Тэрээр тооцоолох машинд Бернули тоог тооцоолох алгоритм бичсэн нь компьютер дээр хэрэгжүүлэх зориулалттай анхны нийтлэгдсэн алгоритм. Энгийнээр хэлэх юм бол анхны компьютерийн програм байсан юм. Хадагта Lovelace нь түүнийг програмчлах санаа гаргасан нь дэлхийн анхны программист хэмээх нэр хүндийг түүнд авчирсан байдаг. Ada Lovelace-ийн бүтээл нь түүний нарс барснаас хойж ихээхэн үнэлэгдсэн бөгөөд тухайн үед түүний бүтээлүүдийг бүрэн ойлгоогүй байсан. Ada Lovelace-ийн нэрэмжит өдөр гэж байдаг. Ada Lovelace-ийн нэрэмжит өдөр нь жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь мигмар гарагт тэмдэглэгддэг олон улсын арга хэмжээ юм. Энэ өдөр шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт оруулсан эмэгтэйчүүдийн хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, энэ салбарын мэргэжлүүдийг эзэмшиж ажиллахад урам зориг өгөх, карьер төлөвлөлт хийхэд уриалгах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.